За өнөөдөр ингээ Purus 60 2023 оноос үйлдвэрлэгдлөө. За энэ бол Z сагвар юм байна. 4 сая 600 мянган yen. За энэ дээр янз бүрийн эхний худалдаа авалт дээр 3 жилийн нөгөө нэг үзлэг мөнгө ордог байгаа. За тэгээ 5 сая yen-ээр авлаа гэж 125 сая төгрөг орчим. За энэ Z grade нь улаан өнгө сонгосон энэ опшн мөнгөний чип бичээстэй байгаа. За тэгээ GU grade нь болохоор 17 инчин дугуйтай. Z grade нь болохоор энэ 19 инчин дугуйтай байна. Хоёр төрлийн обооттай. За ерөнхийдөө гадна талаас нэг хараадах юм. Нэг юм спорт машин шиг л. За уртл нэг иймэрхүү. За Монголд бас зөндөө явж байгаа хөө юм. Японд бол зөндөө явж байлээ. За энэ хойд хаалга нь ингэж онгод юм уу те. Энэ дээр бариулт юм. Хуучныг CHR гэдэг машин бас ийм бариулт гэж санагдаад байна. За дотор нь ороо суугатах. За хаалганы хэсэг нь. Энэ зөөлөвчтэй, энэ хатуу материал. Энэ зөөлөн материал. За хоёр суудлын меморитой. За энэ хамгийн өндөр Z grade-ийн silver юм билээ. Доотлого нь GU grade нь болохоор хар өнгөтэй байсан. За тойл тохируулагч нь юм дөхөө. За өрүүл халагч. За энэ сонгоны нөгөө цаан харилгадаг. За тэгээ хойдлын багаж онголдог нэг байна. Банкон онголтод дардаг. За копод нь болохоор наашаа ингэж татдаг. За энэ Японы хурдны замын нөгөө карт хийдэг юу гэж байна. За энэ 8 тишиг нөгөө нэг хөдлөгдөг энэ юутай байна. Суудлын автомат тохируулагчтай. За тэгээ суудлын юм арьсан суудл байна. За би ч одоо Purus гэдэг машин баг анх удаа сууж үзчих штеп. Өрүүлнийх нь хувьд түрүүний нөгөө BZ4X гэсэн машинтай адилхан юм шүү. Яг юм биш. Дэлгэц үлгсэн адилхан юм биш үү? Тийм. Түрүүний хараа шиг машин байна гэж тэрнтэй адилхан юм байна. Өрүүлнэ. За тэгээ нэг хурд тохируулагч cruise control. Эдгээр бол байдаг юмуд бол бүгд байж байна. За энэ нэг нэмэлт юмуд гэх юм бол энэ P гэдэг энэ өрүүлэн зурагтай болох нь автоматар машина парклдаг юм байт юм лээ. Сүүлийн үед гарсан. За энэ болохоор дээрээс хардаг нэг дэлгэц. Энэ хэсгийг хараа. Бараг нэг Land 250 шиг юм биш үү? Тийм байна тий. Тий, энэ чинь нөгөө их машин нөгөө юу болчиход байгаа шүү дээ. Тач болчиход байгаа шүү дээ. Тэгсэн чинь 250-тай адилхан юм байна. Тэндээс нь Chrome бас нэг иймэрхүү байсан нь. За энд Purus гэсэн бичиг орж ирсэн байна. Дэлгэц нь бас хөөрхөн том юм тий. Тийм. За shift нь мэдээж Purus юм чи Purus shift тий. За энэ hold-тай байна. За тэгээ нөгөө тохируулгууд нь ямар аль мотороор явах уу гэх тий. Тэдрийг тохируулах юм байна. Parking brake нэн тий. За энэ өөр ингэ нийлэнхүүд ингэ piano black оруулахтай. 2 USB-тэй. За энд сэнгэлэгч оруулах боломжтой. Нэг онгод юм шүү дээ. Нөгөөний хөөрх юм бэ. Ингээд авчт юм байна өөр. За опшноор нуцаа тавиад сэнгэлдэг юм суулгах боломжтой байна. Энэ ямар гоё оруулахтай юм бэ. Энд юм гэрэл мэрэлт юм шүү дээ. Энэ юм хатуу материал байна, пластик. Энэ талаас нь гэрэл нэг үргэлжлэн явж байгаа юм. Доторх нь амар гоё болчихсон юм шүү. Өрүүлний гоё материалтай байна. За суудлал нь бол бас их чанарлаг юм байна тий. За энэ ингээд онгод хуучны загвараар нэг зангидсангаар нэг 3 орохоор юм тий. Бас дижитал толтой юм байна. Унтраацсан багт бол яг ингээд энгийн тол шиг харагдаж байгаа мөртлөө. Хоёр янзаар хэрэгжилж болно, дижиталаар хэрэгжилж болно, иймэр хэрэгжилж болно. За энэ шиг юу юм? Эдгээр нөгөө бас таач юм байна. Таачаар нөгөө гэрдлээ унтрааж асах юм байна.
За хойш нэг суугаад үзүүлээд. Барил гэж байна. Энэ биш тийм. Бариулан дээр. タイヤホイールの盗難を防ぐキー付きホイールラットをご紹介します。 За энэ зөөд хүчтэй. Энэ дээшиг хатуу. なかなか減 Энэ хатуу юм ホイー байна. ルの盗難。 Суудлын сойдл нь яг адилхан арьсан суудалтай. За зарим хэсэг нөгөө нэг холимог арьсан гэж магадгүй. Яг тэр нь бол сайт майт дээр яг бичсэн мэт. ラットの外側が空転する構造により盗難から守ります。 Хойд суудал суулаа. 被害に遭う前に対策しましょう。 За суудлын би жоохон урагш нь болгоцсон байгаа уртлын суудлыг. ホイールラット。 Тэгэхээр бас зайтай юм байна л да. За ард 1500 ватт нөгөө нэг байгалийн амжиг болсон үед энийг төр зөөр нөгөө нэг юм тогны их усөр болгож хэрэглэж болно. Өөр илүүтэй байхгүй шиг үнэ тий. За энэ голын юуг нэг харч та. Тохоо тавьдаг юм. За яг нийтлэг нөгөө байдаг л зүйл байна. Энэ дэрэн дээш ташааг болох боломжтой. Арын гэрлийн товчно. Аян гэрлээ юм те. Жижигхэн дөө. Тэгтээ амар тод тастай биш үү? За багаж байна. За багаж нэг иймэрхүү хэмжээтэй юм байна. Бас хөөрхөн зайтай юм те. Тэгээ онголоод үзсэн гот. За энэ нөгөө сүүлийн машин ч нөгөө юу сонгох боломжгүй болчиход байгаа. Запас дугуй. Тэнгуут оронд нөгөө автоматар юм юу орж ирнэ. Дугуй хагассан үед ингээд нэг удаа ингээд дотор нь одоо шингэн мингийн хийгээд тэг ингээд автоматар цахилгаанаар хийлдэг юм байна. Тийм автоматар орж ирээд байгаа. За энэ болохоор юу вэ? Энд батарейн энэ хойно байж байна. Аккумулятор нь. За түрүүн ихний хэсгийн бичлэг маань жоохон хөгжмөний чимээ сонсогдоогүй гэж магадгүй. 19 инчийн дугуйтай. Purus дотор хамгийн үнэтэй грейд нь Z грейд. Тэгээд бусд грейд нь болохоор 17 инчийн дугуйтай байлээ. 60 Purus гэж яриад байгаа. Үүний хувьд болохоор за энэ 4.6 сая йен дээр эхний 3 жилийн нөгөө нэг гүйцэтгэх онцлогооны мөнгө орж ирдэг байгаа. Тэгээд янз бүрийн татвар даатгал нэмэгдээд нэг 5 сая орчмоор хүний гар дээр ирнэ гэж бодохоор 125-аас 130 сая төгрөгийн машин. Ийм машин байна. Тэгээд Z грейд нь болохоор 2 янзын обуудтай байгаа юм байна. Одоогийн байдлаар аль нэгийг сонгож болно. Тэгээд энэ ч нөө жил болгон тэгэл янз бүрийн өөрчлөлттэй явчихна да. Яг одоогийн байдлаар бол иймэрхүү сонголтуудтай байгаа юм байна. 2000 мотортой хайбрид. За энэ гэрлийн оруулганд надад их таалагдлаа. Энэ хэсэг нь бас ийм хатуу. Урд хождын Toyota-гийн машинд харж байгаагүй юм материал байх шиг байна. Карбон маягийн. Суудал нь бас их гоё цэвэрхэн. Гоё суудалтай гэдэг юм шүү дээ. Z грейд нь тий. За тэгээ мэдээж нэг толон дээр нөгөө BS юм сохор ус мэдрэгчтэй. Хамгийн үнэтэй грейд нь болохоор. Одоогийн байдлаар нөгөө дээдл нь sunroof энэ бол байхгүй юм байна. Тэгээ жоохон зарагдаад сүүл рүү зарагдахаа болоод ирэхэр ч юм уу тим хийгээд тусгай загвар гэж гаргадаг даа юу Toyota ч. Тэгэхээр sunroof-тэй загвар гарч магадгүй. Дахиад нөө Sports GR мар гэдэг. Ийм тэрэг байна. Онцлог нь үлийн дугуй мангар том болсон. 21 биш 19 инч. Тэр Crown дээр болохоор 21 инчийн дугуйтай болсон байгаа.